Цагаан сар гэж ямар баяр байдаг вэ хүүхдүүд? Цагаан сар бол Монголын үндэсний баяруудын нэг юм. Хүйтэн өвлийг өнтэй давч, өрөн хавартай зодгодог баяр юм. Битүүний өдөр бол цагаан сарын өмнөх өдөр юм. Энэ өдөр бүх айлууд гэрээ цэвэрлэдэг. Бас хаалган дээр мөс тавьдаг заншилтай. Цагаан сарын баярын идэ. Тавгийн идэнд дул бов. Евэн. Цагаан идэ зэрэг ордог. Тавгийн идэгээ засахдаа 3, 5, 7 гэсэн сондгоо үеэр засдаг. Буудыг мах гуйлаар амлан хийдэг. Буудаа хийхдээ гэр бүлийн гишүүн болгон ордог. Мөн баярын ширээнд өвц болон өвчөөний мах тавьдаг. Шиний нэгний өглөө. Хүмүүс эртлэн босож шин дээлэн өмсдөг. Ингээд ахмад настай хүнтэйгээ хамгийн түрүүнд залгадаг. Бас хөөрөх соёлд мэн дусаа мэдэлцдэг. Дагаад хийлээрээ өгтөдөө. Амар байна уу? Миндэ амар байна уу? Дааг талантай, бюро булчинтай, онд минд тарган тавтай орвоо. Тавтай сайхан. Урт насалж удаан жаргаарай. Сайн байна. Сар шиндээ сайхан шиндээ. Баяртай хүүхдүүдээ дараагийн хичээлээр дахин уулзцаа. Айчлан ирж буй 11 дугаар жарганы өвчин могоо жилдээ эрүүлгийг аж аргалтай сар шиндээ сайхан шиндээ.